Баярлалаа. Цогцол таныг урьж байна. Улаанбаатарчууд хар хоёр уралдсан чинь Улаанбаатарчууд дүгжирт шээсээ дэвждгээр нэгт орсон гэсэн. Гашуун боловч үнэн ийм хэцүү байна ба. Бид 4 жилийн хугацаанд өдөрт 3 цаг дүгжирт өнгөрүүлэх бол 4 жил бид нар эрүүгийн ял шиг 2.5 жилийн ял эдэлсэд тэмцэх хугацааг төгжил өнгөрөөж 20 цаг төгрөг бензин зарцуулж байгаа шүү. За ихэм та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гэрье. За би 12 дугаар хорооны иргэн цогцол гэж юм байна. За энд би хамгийн нэгдүгээр ахмадын тухай ярив. Би одоо 70 хүч байна. 8 хүүхэдтэй. За тэгээд одоо энэ нам засгийн одоо хайр инэрлэлийг ярьдэн шүү дээ манай намч. Энэ мамч. Тэгээ бид нэр одоо хайр инэрлэлд нь ерөөсө багтсангүй байсаар байгаа. Тэгээд одоо баг явтыг шаантаж явах шиг дээ. Тэгээд одоо ахмад улсуудын чи одоо нийтийн 5 үе дараалан хүүсээр нь болон одоо ахмад одоо за одоо энэчтэй одоо баг хэрэггүй улсын гэдэг ингээд дугаарлаад үзчихсэн байд. Одоо энэ ахмадуудад тэтгэврэл гэдэг байна. Хамгийн эхлээд одоо энэ улсуудын чи ажил хийгээгүй гэдэг. Яг үүндээ социализмын үеэс энэ одоо 2015-6 он хүртэлх ажилласан тэр үеийн ахмадууд ажилгүй тэтгэмж гэж авахгүй юм байна шүү дээ. Уул нь ажилгүй болгосон улсууд нь ажилгүй тэтгэмж өгөх ёстой. За тэр эрхийг нь одоо тэгээ хааж. 35 настай 36 настай тэр үед чи одоо 5-аас 5 хүүхэд гаргацсан 6 хүүхэд гаргацсан гэж хүчээр юунд хөөж гаргаал ингээл тэтгэврт гаргацсан. Тэр үеийн улсууд ерөөсөө тэгэл олон хүүхэдтэй тулдаа өнөөдөр амьдарч байна. Тэр 4-өөс дээш хүүхэд гаргасан 5 6 хүүхэд гаргасан 8 хүүхэд гаргасан эцэг эхчүүд өнөөдөр миний насны үеж байгаа тэрнээс дээш өөр хүүхдийн үеинд өнөөдөр нүцгэн явчихгүй хоосоо хончихгүй тэгээд нэг сэтгэл өндөрдөө явж байгаа шүү дээ. Тэрнээс биш 1 2 хүн хүүхэдтэй 4 хүн хүүхэдтэй тэгээ хүүхдүүд нь бас жаахан юу өөртөө итгэл үнэмшил байхгүй за дамаа тэгээ 94 оноос одоо сургууль завсардсан 8 дугаар анги төгссөн эдгээр хүүхдүүд бол одоо малтай бол амьдарч малгүй болоод тэгэл байхгүй шүү дээ. Тэгээ одоо энэ би заримдаа бодоод байна шүү дээ. Одоо та нар минь уучлаарай. Энэ яасан хачин хүн ярьд юм бэ гэж. Ерөөсөө би одоо бодоод байдаг шүү дээ. Эрүүл мэндийн талаар нь одоо нялх хүүхч ерөөсөө эрхийнхээ гэдсэнд олдоод эрхэж өчөж байгаа шүү. Өө наад чи одоо тийм гэл ийм гэл. Гараад ирсэн хойно нөгөөд гэж тэжээх гэж хичээ бодно. Тэгээд нөгөө хүүхдийнх нь одоо бүр хачаа тэр хүүхэд чинь гарлаа. Гараад ихэнх нэг юм эхний нэг 50 хоногт нэг 40 мянга төгрөг. Дараагийнхаа нэг 40 хэдэн тэгээд 40 мянга. За тэгээд одоо нөгөө хүүхдээ гаргасан чинь 50 мянга төгрөг авдаг. 50 мянга төгрөгөөр юу авах вэ? 50 мянга төгрөгөөр тэр нөгөө пампсыг авчихдаг байхгүй шүү. Ингээд одоо хар нялхаас эрхэн живчгдээд арайх цэцэрлэгт орохоор суудаанд ордог. Тэгээд нөгөө цэцэрлэг сургуульд орж чадахгүй жил 1-р ангид ор. 1-р ангид 6 настай хүүхэд ээж минь зарим нь бараг мемээсээ салаагүй нэг тийм сургуульд ор. Хөдөөж явсан багш нь зарим нь инэрлэлтэйхэн авна, зарим нь болоод ерөөсөө эцэг эхийн би болоод одоо ачтай нэрхээ урд суудаг шүү дээ. Тэгээд ингэж хэлж байгаа шүү дээ тэр 1-р анги багш шүү. За та нар одоо ингээд би заагаад явна. Энэ 40-50 хүүхдээ аль алинд нь заах вэ? Би бол нэг 20-30% нь заа, бусдын таана. Ингээ хайчих. Тэгээд нөгөө одоо яах өвөө эмээнэр нэг гайгүй толгойтой тийм дээд мэрэгжлийн тийм улсууд бол тэгээд ард талд нь тэгээд шүлсийн нэрчээл тэгээд хичээл заагаад цуг тэгээд явчих. Тэгж байтал нэг юм аргаан барж байж одоо тэр хүүхдийн чинь эцэг тийм юм хийж чадахгүй хүүхдийнхээ хоолны төлөөг ар амьдралынхаа төлөө явж байгаа эцэг их за тэгээд иймэрхүү байдлаас болоод нөгөө гэр бүл салгалт гэдэг чинь яг үүндээ энэ гэр бүл салгалт чинь их хүний эрх чинь бас их чивчгэж байгаа шүү дээ. Энэ ч одоо юунаас болоод гэж. Одоо нэг байр худалдаж явлаа. За тэр энэ зээл нь олдохгүй тэгээд нэг байр худалдаж яваад тэгээд нөгөө байрныхаа төлбөрийг төлөхөөр явна. Эхнэр нь замдаа төрнө. Тэгээд нөгөө ганц нөхөр нь явна. Ингэж өдлөг эрүүлийн асуудал болоод нөгөөдгөө сална. Ингээд нэг хүүхэд явж байгаа. Энэ бас л хүний эрх гэж. Энэ хаана мөн нам засаг л одоо энэ барьж байгаа их өргөч. Одоо сүүлийн баг 20 жил их өргөж байгаа ман намын одоо энэ
хүүхдүүд, эгчүүд, эцэг эх, гэр бүл эднэрийн чи бүгд юунд нь хорлолтой юм шиг цаанаас нь амьдэрж болохгүй эрхэм эрхэн зөрчигдсөн тийм хуйлтай. Тэгээ одоо хүүхдүүд нь бол одоо сургуулийн хүүхдүүдээ хүртэл гадуурхацсан. За эхчүүдээ яаж гадуурхсан гэж ахмадыг яаж юм гэдэг. Одоо ингэсэн шүү дээ. Сүүлийн үед одоо 22 оноос 23 оноос байгаа баха 24 оноос нөгөө хичнээн хүүхэд гаргасан тэр хүүхдээр нь ажилласан жилийн 4 хүүхэд гарлаа 6 жилийн нэмээд тэгээд нөгөө эцэг юу хийн гэж тэтгэврт гарч гэж байгаа. За тэгвэл одоо тэрнээс өмнө тэтгэврт гарсан буюу тэрнээс өмнө хизээ өөрөөр юу нөхөн төлбөр нөхөн олгуур гэдэг юм чи тэн дээр ярих ёстой гэж боддог би. Яагаад бол одоо 5 хүүхэд гаргасан 4 хүүхэд гаргасан 2 8 хүүхэд гаргасан энэ эцэг эхчүүд чи одоо тэр ажлынхаа жилэн дээр тэрийг нэмэж байгаа тэтгэврээ нэмчих болцоо байна. Тэрийг өөрөөсөө мэдгүй юм шиг сэрэлж байгаа шүү дээ. Одоо тэтгэврийг нэмж чадахгүй л гэдэг байна. Яг үндсэндээ тэр аваад идсэн нийгмийн даатгал тэр юуны мөнгө эдгээр одоо халамж гэж одоо төрөөс хичнээн ч мөнгө гаргаад. Тэр мөнгнөөс нь одоо энэ эцэг тэтгэврээ нэмж чадахгүй байгаа тэр олон хүүхдээ тэр улсуудын тэтгэврийн тэр асуудалдаар тэр хүүхэд өсгсөн тэр юуг нь оруулаад ингээд олгоод өгчих төрийн халамж баймар байдаг байлгадаггүй. За тэгээд одоо сургуулийн хүүхдээр сургуулийн хүүхдийг одоо амь амьдрал мөнгө идсэн одоо энэ их хулгай хийсэн энэ хулгайч нарын хүүхдүүд чи хувийн сургууль гэдэг. Гэхдээ энэ яхаараа мөнгө идсэн баячуудын хүүхэд одоо яхаараа хувийн сургууль барьж байгаа. Тэгээд тэрнийхээ татаасыг улсын төсвөөс төлөвлөжт юм бэ. За тэгтэл маань зүгээр жирийн ардад юунууд хүүхдүүд ингээд сургуульд ордог. Тэрэнд болсон болоогүй нэг өдрийн хоол цайны нэртэй дундаас нөгөө хэдэн жавчаастай нэг юм хоол идээд тэр хүүхдийн биед наалдах одоо тэр витамин эрдэс байдас эдэр юу ч баг. Тэгтэл тэр баячуудын мөнгө идсэн буруу аргаар олсон хүүхдүүд болохоор хувийн сургууль гэж бариад нэг хэдэн одоо гадаадаас ч гэсэн гайгүй толгойтой ийг наваачаад ингээд юу яатсан. Хүүхдүүдээ ингээд сургачихсан. За тэгтэл одоо нөгөө амьдралын төвшин одоо өөрсдийнх нь хэлбэрүүл ядуу төвшингийн хүүхдүүд нэг онд сураад нэг гадаад явах мөнгө нь олдохгүй. Нөгөө эцэг их арай ядаж чад 12 сургуульд өгсөн. Тэгэхэд тэр амьдралын батаргаа байх. Тэгтэл нөгөө дээдчүүч өөрсдөө малтай юм болохоор малчтай хүүхдийг одоо үн төлбөргүй яая. Малчтай хүүхдийг ингээд дунд давхаргын улсуудын хүүхдүүд хохирч байна. Ингээд дунд давхаргын хүүхдүүдийн хохирол юу эрхчлөө тэр гэдгийг чинь чөвчсөн тэр. За тэгээд одоо дахиад би заавал ахмад гэдэг ах юм аа. Энэ ялах нярай сургуулийн хүүхэд энэ эрүүл мэндийн одоо айхтар одоо эрхчлэг хаалгаж байна. Одоо эмнэлэгт чад үзүүлэх гин өрхийн эмнэлэг рүүгээ явна. Өрхийн эмнэлэг дээр ганцхан эмчин үзээд дөргөрөө явна. Дөргийн эмчин болохоор үзчихэд 3 хоног харж бай. 5 хоног харж бай. Энд ч одоо юу гэсэн үг вэ? Тэгээ босон болоогүй нэг баах юм бичээд. Тэгээд аптека зааж өгнө. Тэнд чад аваараа, энд чад аваар. Имийг хөлцөө. Одоо би энэ ахмадуудыг бодож байгаа. Миний ижил байгаа байдгүй. Би одоо 2 жил эмнэлэгт тгтэйгүү. Яагаад тгтэйгүү? За нэг очоод ор байхгүй. Гоо нэг очоод ор байхгүй. За тэгээ одоо сүлдө бойсон. Яагаад? За нэг эмчид үзүүлээд гайгүй шиг эмнэлэг бараад жагаад нэг юм үзүүлчихэд тэгээд нөгөө хүүхдүүд за эмнэлэг төвдөг чи мөнгө идчихээ тэг ингээд. Насаараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлчөөд эрүүл мэндийн даатгад хадгалуулсан мөнгөндөө хүчдэхгүй байна. Юу яаж тэтгэврээ авч чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгал төлчөөд өнөөдөр дураараа эмнэлэг юу эрүүл мэндийн юу үзлэгт ороод яхав. Би саяхан шүд авахулсан 7 сарын 29. Тэр үнэтэй болсон гэж би ерөөсөө мэдээгүй. Очрлоо тэгээд орсон. Тэгээд орсон чинь нэг юм бичиг өгд юм. Гэхдээ энэ бичиг нь яадаг болгосон. Та наадтай яваад 35,000 төгрөг төлөөд тэн дээрээс очиад төлсөн гэсэн юу аваад тэгээ эргээд ир гэж. За би нөгөө шүд өвдцнийг гэлхөө нөгөө бичгийг аваад нөгөө нэг юундаар нь төлөөд кассандаар нэг тэмдэглүүлээд буцаж ирээд шүдээ авахсан. Гэхдээ би чи нийгмийн даатгалууд насаараа төлсөн юм шиг. Тэгээд төр даана гэж бичсэн нөгөө юмдар. Төвч таасан байхгүй юм байна. Тэгээ бодохоор чи ер нь юу гэсэн үг вэ? Бид нар чи одоо үлгээтэй байгаа хүүхдээс ахвал гидсэнд бай олдсноос нь ахуулаад өтөл насны төрөлх ерөөсө хүний эрх гэдэг чинь 100% зөрчилсөн байна. Тэгээ эднэрийг яагаад яадаг вэ? Төрөний хүн хэлж ирлээ. Нэрээ улсын их хурлд одоо сууж байгаа тэр 42 хүнд чинь энэ одоо бодвол өнөөдрийн хэлсэн энэ бодгоныг багцлаад бас ангилаад
хөрвүүлэх байх гэж бодож байна. Би бол ерөөсөө энэ сонгуульд бол сүүлийн хэдэн жил би ер нь 2004 оноос эхлээд оролцсон. Тэгж явахдаа би өөрийнхөө ах дүү нарын үр хүүхдийн ард түмнийхээ төлөө сонгуулийн ажилд оролцсон, сонгуульд өгч явж гин гэж би бодож явжсэн. Одоо ч хүртэл би тэгж бодож байна. Энэ бол би өөрийнхөө ганцхан өөрийнхөө төлөө явж байгаа юм шиг гэдгийг та бүхэндээ хэлье. За баярлалаа.